Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бараа гэдэг. Энэхүү бичлэгтээ хамт байгаа танд маш их баярлалаа. Өнөөдөр би та бүхэнд хүчирхэг Монгол хөдөлгөөнийг яагаад үүсгэн байгуулах болсон талаар маш товчхон бичлэгийг та бүхэнд хүргэх гэсэн юм аа. Тэгэхээр миний амьдралд тохиолдсон зарим сонирхолтой явдлуудаас үүдээд ялангуяа хэн нэгэнтэй хэрэлцснээс болоод энэхүү хөдөлгөөнийг үүсгэн байгуулах болсон гэж хэлвэл та бас гайхаж магадгүй. Гэхдээ ямар ч хэсэн үргэлжлүүлээд энэхүү бичлэгтээ хамт байх юм бол та үнийг мэдэх боломжтой байгаа. Хамгийн нэгдүгээрт миний хувьд сүүлийн 10-аад жил бол ер нь гадаад улсад бол ажиллаж амьдэрсэн. Солонгост амьдарч илаа. За Америк нэгдсэн улсад амьдарч илаа. За яг одоо Австралид сурч ажиллаж байна. Гадаад олон жил амьдэрсэн хүний хувьд хоёр сонголтон дээр ирдэг. Олон жил гэдэг нь 5 болон түүнээс дээд жилийг ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хоёр сонголт нь юу гэхээр нэгдүгээр тухайн улсын соёлыг сураад, хэлийг сураад иргэн болж амьдрах гэсэн үг. Цаашдаа удаан жил гэр бүлээрээ, үр хүүхдээрээ цаашдаа энд амьдрах сонголтон дээр ирдэг. Хоёр дахь сонголт нь юу гэдэг вэ гэхээр хүн харин тухайн соёлыг, хэлийг сурсны дараагаар Монгол үндэсний өөрийн ийм ёс заншлал илүү сэргэж, мэдэрч, илүү үндэсрэг үзэлтэй болтгоо гэсэн. Үндэсний ондоошлоо ойлгож мэдснээрээ илүү үндэстэндээ хайртай болж, илүү түүх соёлоо суралцах Монголдоо гэсэн илүү сэтгэлтэй болтгоо гэсэн үг. Гэхдээ өмнөх сонголтон дээр байгаа хүн Монголоо гэсэн сэтгэлгүй болж ин гэсэн үг биш л дээ. Гэхдээ хоёр дахь сонголтын хүн бол илүү Монгол руу буцна, Монголдо амьдрын үргэлжлүүлээд Монголоо хөгжүүлэх гэсэн гал хүсэл эрмэлзэлтэй бол ер нь бол Монгол руу буцдаг байгаа. За тэгэд энэ хоёрын яг надад ч гэсэн яг ийм хоёр сонголт ирсэн. Тэгээ би хоёр дахь сонголтон дээр буюу би илүү ер нь үндэсрэг, ер нь Монгол хүн байхын үнэхээр гайхалтай тэр зүйлүүдийг бол ойлгож мэдсэн байгаа. За тэгээд энэ бол миний энэхүү хөдөлгөөнийг эхлүүлэх болсон эхний шалтгаан байна. Хоёр дахь шалтгаан. Хоёр дахь шалтгаан бол маш энгийн. Нэгэн хэрүүл миний амьдралд болсон байна. За нэгэн өдөр би ажил хийж байхдаа нэг хүнтэй мэтгэлцсэн байна. Тэгээд мэтгэлцэг гэхээс илүү тэр хоорондоо эхлээд танилцаад араб хэлтэй Либанон гэдэг ийм улсын иргэн байсан. Тэгээд монголоор бол Либан гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэр энэ улсын иргэнтэй ингээ хилцээд ингээ ярилцаад танилцаад ингээ явж исэн чинь явандаа ингээ ер нь Монгол үндэсний талаарх тэр хүний ойлголт бол ер нь маш доогуур байсан л та. Жишээлбэл түүний хэлсэн нэг үгийг санахад за Монгол бол ер нь бол ирээдүйд хятадын нэг мужил болно шүү дээ гэдэг ийм үгийг бол хэлсэн ба. За би энэ үгийг сонсоод бол маш их уур хүрсэн. Тэгээ тэр хүнтэй бол ер нь бол 30 минут бол мэтгэлцсэн баг. Мэдээж хэрүүл тэмцэл зодон зохион хийхээс илүүтэйгээр тэр хүний тэр ойлголтыг, сэтгэлгээг яагаад ийм сэтгэлгээтэй байгаа юм бэ? Чи энийг яагаад гэж бодож байгаа юм гэдэг бодлыг асуух замаар би тэр хүнтэй мэтгэлцэн бат. Монгол үндэстэн бол өөрийн гэсэн өв соёлтой, өөрийн гэсэн уламжлалтай хизээж хятад дагаар орох боломж байхгүй гэдэг талаар бас өөрийнхөө өнцөг байр суурийг бас би тайлбарлаж ярьсан байгаа юм л да. Тэг яг энд бол хин ялсан гол биш. Ирээдүйд харин энэ үнэхээр биелэгдэхүү тэр хүний ярьж байгаа шиг тийм муу зүйл Монгол болох уу? Миний бодлоор бол энэ зүйл хизээж болохгүй. Энэ зүйлийг болохыг бид нар хизээж зөвшөөрч болохгүй. Тийм учраас миний надад төрсэн бодол юу вэ гэхээр бид нар Монгол улсаа тусгаар тогтнолыг хамгаалаад зүгээр зогсохгүй. Зүгээр энгийн Монгол улсыг хөгжүүлээ зогсохгүйгээр бүр илүүгээр хүчирхэг Монгол улсыг байгуулах ёстой байна гэдэг ийм идея буюу ийм санаа бодол бол маш хүчтэйгээр төрсөн. Тэгээд үндэснээ хайрлах ийм сэтгэл, үндэснээ хүчрхжүүлэх оюун санааны эв нэгдлийг бий болгох ямар чухал юм бэ? Энэний талаар бол анхаарлаа маш гүнзгий бол хандуулж ирсэн байгаа. Тийм учраас өнөөдрийн бас энэ бичлэгийг хийж байгаа гэсэн. Дахь шалтгаан бол маш энгийн. Тэгээд сүүлийн үед бол огцрох амархан гэдэг хөдөлгөөн залуучууд маань хийж байна. Тэгээ алга таший. Тэг үнэхээр сайн байна. Тэг энэ хөдөлгөөнийг заавал дэмжих ёстой шүү. Энэ хөдөлгөөн залуучууд гэлтгүй бүх хүмүүс заавал оролцох ёстой. Тэг хин нэгнийг огцруулах гэдэг гол нь биш. Бид нар альва нэг хариуцлагагүй үйлдэлийн төлөө төрийн өндөр албан тушаалтныг бол бид нар хариуцлага үүрж албан тушаалаас салж болдгоо шүү гэдгийг бол бид нар бол мэдрүүлэх, харуулах цаг аль хэдийн болсон. Ер нь улс үндэстний нөхцөл байдалд бол энэ увайгүй улс төрчдөөс болж тэр хүмүүсийн тансаглалаас болж тэр хүмүүсийн авилгал, хээл ахвал зөрчлөөс болж Монгол улс
туйлдаж байна шүү дээ. Зөвхөн Монгол улс гэж одоо нийтээр нь томоор ярихаа болиё л доо. Яг үнэ хэлэхэд маш олон залуучууд үр хүүхдээ орхиод, магадгүй үр хүүхдээ хамт аваад гадаад улс руу цагаачиж ажиллаж амьдрахаар явж шүү дээ. Ер нь яадаг ч байсан ер нь биднэрт ер нь хоёрхон л сонголт байна шүү дээ. Ер нь тий ингээд алга болох энэ Монгол улс одоо ингээд байхгүй болох тий Монгол улс одоо Оросын ч юм уу Хятадын ч юм уу аль одоо ямар нэг одоо өртөө улсынхаа харайнд орох ч юм уу ингээд муугар ярьж байгаа шүү дээ тий тэгж муугар төсөөлөхөд тийм болно. Аль эсвэл бид нар хүчрэхэг болох сонголт байна. Бид нар хүчрэхэг л болох ёстой. Тэгээ энэ улс үндэстнийг хайрлах, энэ улс үндэстнийхээ төлөө цоглох зүрх сэтгэлтэй залуучууд энэхүү бичлэгээр дамжуулаад та урам зориг аваасаа гэж би хүсэж байгаамаа. Энэхүү бичлэгээр дамжуулаад бид нар урдах хийх ёстой зүйлсүүдээ хийж суралцах ёстой, сахилга ба тууштай зан. Тэгээ энэ бүх зүйлийн төлөө бид нар Монгол улсыг хүчрхэг болгохын төлөө бид нар нэгдэх хэрэгтэй. Монгол улсыг хүчрхэг болгох маш том өндөр тэмүүллийг би таныг бас урдаа тавиасаа гэж хүсэж байна. За тэгээд энэхүү бичлэг дуусах үсэн танд баярлалаа. Урамтай байгаараа, зоригтой байгаараа. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай. Cheers.